хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг та бүхэн танилцуулъя. Монгол Улсын их хурлын хууль тогтоох үйл ажиллагааг боловсронгүй болгох, тасралтгүй түргэн шуурхай үр дүнтэй явуулах нөхцөлийг үе үеийн улсын хурал бүрдүүлэхээр ажиллаж ирсэн. Улсын хурлаас Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг 2007 оны 10 дугаар сарын 11-ний өдөр баталсан бөгөөд нийт 21 удаа нэмэлт өөрчлөлт оруулсан байна. Тухайн цаг үед оруулж байсан өөрчлөлтүүд нь цаг үеийн онцлог нөхцөл байдлыг тусгаж, нийгмийн эдийн засгийн асуудлыг шийдвэрлэх, хууль тогтоох байгууллагын үйл ажиллагааг тогтвортой байлгах, хууль дэтлэх, ёс бэхжих, зэрэг эерэг үр дагавар бий болгохын зэрэгцээ хууль тогтоох байгууллагын гишүүд тухайн чиглэлээр судалгаа шинжилгээ хийдэг эрдэмтэн судлаачдын санал бодол тулгуурлаж байсан бөгөөд улсын хурлын үйл ажиллагааг улам боломжсоргүй болоход чиглэсэн юм а. Монгол Улсын үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулиар Монгол Улсын үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн асуудлыг зохицуулж байгаа боловч Монгол Улсын их хурлын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32-ийн 1 дэх хэсэгт улсын хурал хуралдаанаар хууль улсын хурлын бусад шийдвэрийн төсөл тодорхой асуудал хэлэлцэх санал хураах шийдвэр гаргахдаа улсын хурлын чуулганы хуралдааны дэгийг баримтлана гэж заасан. Монгол Улсын үндсэн хуулийг дээдлэн сахиж хүндэтгэн биелүүлэх, түүний тогтвортой байдлыг хангах нь Монгол Улсын тусгаар тогтносон бүрэн эрхэт байдлаар оршин тогтнохын эрх зүйн үндэс Монгол Улсын хурлын онцгой чухал үүрэг мөн бөгөөд энэ хүрээнд уг хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хэсэг асуудлыг Монгол Улсын үндсэн хуулийн 68, 69 дугаар зүйл заасан үндслийн дагуу хянан шийдвэрлэх үйл ажиллагааны зарчим журмыг Монгол Улсын үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулиар тодорхойлон зохицуулсан. Гэвч улсын хурлаар үндсэн хуульд нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэхэд дээрх хуульд Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн наривчилсан үе шат тус бүрийг хэрхэн хэлэлцэх, тухайлбал байнгын ороогоор хэлэлцэх дараалал, байнгын ороодын гишүүдийн эрс, санал хураалт явуулах босго зэрэг дэгийн асуудлыг тусгайлан зохицуулт байхгүй байгаагаас үл ойлголцол үүсэх, мухардалд орох, эсвэл дур зоргоороо тайлбарлах зэрэг зөрчил бий болж Монгол Улсын үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн зарчим журам алдагдах нөхцөл байдал бий болж болцсохгүй юм а. Иймд үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг хэлэлцэх үе шатыг боловсронгүй болгох, Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тодруулах агуулгыг шинжилэхээр Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулж байна. Улсын хурлын эрхэм гишүүдээ хуулийн төсөл батлагдсанаар улсын хурлын хууль тогтоох үйл ажиллагаа улам боловсронгүй болж хууль тогтоомжийн төсөл хэлэлцүүлэхэд тулгарч байсан асуудлууд шийдвэрлэгдэх, үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг хэлэлцэхэд тулгарч болцсошгүй асуудлыг шийдвэрлэх хууль зүйн эерэг үр дүн гарч цаашлаад хууль тогтоомжийн чанар сайжрах тогтвортой байхад сайнаар нөлөөлөх юм а. Та бүхэнд баярлалаа.